Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цааш. Таны итгэл байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр ийхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогч танд шинэ 7 хоногийн мэндийг хүргье. За ингээд бас нэгэн шинэ 7 хоног эхэлж байна. Бас нэгэн амьдралын шинэ хуудасууд эхэлж байна те. Өнгөрсөн 7 хоног шийдэж амжаагүй бүх ажлуудаа өнөөдөр амжуулаарай. Яг тэгвэл өнөөдөр энэ шинэ 7 хоногт эзэн бидэнд бэлдсэн шинэ маш их олон зүйл бидний хүлээж авах шүү гэж. Тэгээд энэ гайхалтай өглөөг би бас нэм түүх ярьж өгье. Тэгээд магадгүй та энэ түүхийг олон удаа өмнө сонсч ирсэн байх. Тэгээд дахиад нэг сануулаад бас яриа. Нэг хүн ингээ бурхантай уулзаад ярилцаж байна гинэ. Тэгээд бурхан тэр хүнд өнгөрсөн амьдралынхаа бүх өдрүүдийг ингээд харуулж юм л дээ. Тэгээд ингээд өөрийнхөө амьдралынхаа ингээ явсан зам мөрөд ингээ харахад бурхан түүнтэй үргэлж ингээд хамт байж тээ яг өөрийнх нь мөрний хажуу зэрэгцээд ингээ бурханы мөр ингээ талхаад ингээ явж иж л тээ. Тэгээд тэгтэл нөгөө амьдралынх нь аюу хүнд хэцүү тийм үедэд нөгөө нэг хоёр эсэн мөр нь ганцхан ингээ мөр болол ингээ явж иж л тээ. Тэгээ нөгөө хүн чинь ингээ хараа гайхаад бурхан минь ээ та миний ингээд баяр жаргалтай ийм үед ингээд хамт алхачаад яагаад ийм зовлонтой ийм хэцүү үед ингээд намайг ингээд орхиод исэн юм бэ гэд бурхнаас асуужлээ. Тэгсэн чинь хөө минь ээ энэ чиний мөр шээ энэ миний мөр би чамайг үүрээд энэ үед ингээд алхаж исэн юм аа гэж ингээд хэлсэн байдаг. Гой жишээ шүү дээ тийм. Тэгэхээр бид нар болохоор нөгөө нэг ямар нэгэн хэцүү үед яг л ингээд нөгөө ганцаараа үлдчихлээ. Хинч яахгүй болчлоо тийм. Бурхан намайг орхичлоо гэдэг. Гэтэл яг үүндээ бурхан үргэлж бидний ингээд хажууд байж идэг юм аа. Тэгээд өнөөдөр бас бид нэр үүнтэй холбоотойгоор үгийн цагаараас маш чухал зүйлийг бас суралцах байгаа тийм. Тэгээд бурханы хайр юутай агуу ээ. Тэгээд энэ гайхалтай өглөө эзний өмнө хамтдаа ирцгээе. Түнд галдар магтаалыг өргөцгөөе.
Өглөө бүр хайр инэрлээ надад сонсоож танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн бай. Дуулал 143-8. За бид одоо хамтдаа дуулал 55-ын 22 дугаар ишлэл буюу ачаага эзэн дадаг тэр чамд төвшин дэтгэн зөвдийн ганхыг тэр хизээч зөвшөөрөхгүй гэдэг үгийг. Амен. Үзнэ. За дуулал 55-ын 22 шүү. Тэгэхээр Христэд итгэгчид бид нэр амьдралд ямар нэгэн асуудалгүй, ачаагүй, өөрөх зүйлгүй болно гэж бодох нь бол угаасаа өөрөө буруу бодол. Энэ бүр буруу ойлголт явж байгаа. Ингэж бодох нь өөрөө маш том ачаа болчихно. Ингэж бодох нь өөрөө амьдралд ямар нэгэн зүйл тохиолдоход одоо өөртөө тохиолдох юм ёсгүй зүйл тохиолж ин гэж бодоод өөртөө стресс одоо өөртөө хүнд хэцүү зүйлүүдийг өгч энэ өөрөө жинхэнэ ачаа болно. Ачаагаа эзэн даатдаг гэдэг нь заримдаа ингээд бид гал дээр мэдэрдэг зүйлтэй их төстэй. Та нар ингээд хэзээ нэгэн цагт ингээд солонгос руу ч юм уу эсвэл гадагшаагаа ч юм уу те. За Монгол дотроо ч гэсэн нислэг заримдаа ингээд байх тохиолдолд ачаан дотроос ч зарим нэг зүйлийг та өөрөө нэвтэрч болоход тэр ачааг нэвтрүүлэхгүй гэдэг. Би солонгос руу хүмүүсийн имийг авч явж байгаад 2 удаа тэгж ачаагаа гэж хураалгаж үтсэн. Нэг удаа баг гайхсандаа миний ачааг оруулсан удаа бас байгаа. Яг тэгвэл хүмүүс бас заримдаа энэ ачааг маань хэн авч явах вүлээ, хэн үүрж байгаа бэлээ. Миний энэ ачаа энэ хүнд ямар ачаа болох вэ гэдгийг ерөөсөө баг боддоггүй гэж. Харин Христ бол боддог. Энэ маань юу үрж яваа вэ? Юу туулсан бэлээ? Энэ надтай хамт байж надад итгэдэг гэж хэлснийхаа төлөө юу үрж байгаа бэлээ? Тэ? Надаас төөрөөд хэсэг одоо замаасаа гараад тэгээд энэ тэндээс янз бүрийн ачаа үүрээд бас одоо миний одоо өөрийнх нь амьдралд өөрүүлэхээр зөвшөөрсөн зүйлээс өөр бас юу чирээд яваад байгаа билээ. Одоо бүр энгийнээр ярих юм бол нөгөө машиныхаа араас ямар лаазнууд уйчаад байгаа билээ гэдгийг бол бурхан бол мэдчихэж байгаа гэж. Бурхан бидний энэ дэлхий дээр амьдарч байгаа өдрүүдэд өөрсөддөө учруулж байгаа зарим төвөг бодолд хайж чадахгүй байгаа зарим ачааг мэдчихсэн хэрнээ хүчээр хаюулдаггүй гэж. Учир нь тэрийг үүрж яваа нэг нь бид нар өөрсдөө байгаад байна. Бид нар тэгээд муу сүнсэнд эсвэл бурхан туслахгүй байгаад бухимдаад үрэл яваад байна. Гэтэл яг үнэндээ бол өөрөө хаях хэрэгтэй. Чи наадхаа хай. Гүг эн чинь миний амьдрал битээ болд. Гэхдээ чи наадаа хаяхгүй бол ингэнэ. Хаяхгүй яг. Тэр ер нь бол бид нар бол нүүдэлчин хүмүүс. Хичнээн нүүдэлчин байсан ч гэсэн хичнээн одоо ингээд хүний хэрэглээ гэдэг бол хэдраар байхгүй ч гэсэн нүүдэлчин хүмүүс яг амьдралдаа хэрэгтэй зүйлүүдийг л харж явдаг байсан гэж. Саяхан нэг
Мулан гэдэг киног би ингээд зуртаар хараад суужлаа л да. Уран сайхны киног. Тэгвэл тэнд тэгж хэлж байна. Та нарт алт өгнө гэсэн чи бид нар нүүдэлчихэд бид нар алтаар яах. Надад энэ үг маш сонирхолтой санагдсан. Хин ер нь алт санал болгосон чинь тэгээд татгалцдаг үлээ. Бидний үг дээц яг болсон болоогүй мэдэхгүй ч гэсэн тэр хариулт бол магадгүй яг нүүдэлчиг хүмүүсээс л гарах байх. Нэрээ тэр алтыг өрөөд хаашаагаа нүгэж авах үлээ гэдэг асуудал байна. Тэгэхээр би өнөөдөр танаас асуумаар байна. Бурхан танд үүрүүлж байгаа ачаа бол байгаа. Тэгтээ тэр бол дарамт биш ээ. Бурхан танд үүрүүлж байгаа ачаа байгаа. Тэгэхээр тэр бол гмийн одоо юм шийтгэл биш байдаг. Бурхан танд үүрүүлж байгаа ачаа байгаа. Энэ нь Бурханы ингээд таныг зовоох гэсэн нэг тийм төлөвлөгөөний нэг хэсэг байдаг. Харин Бурхан таныг танаар үүрүүлж байгаа ачаа бол таны бүх гэмнүглийг Есүс Христ өөр дээр аваад дагалгавар хадагдан алгацсан учраас таны хамгийн том ачааг үүрсэн учраас та түүний хайранд талархаж та түүнд одоо амьдралыг чинь аварсны төлөө амьдралыг чинь олон ачааг хамгийн гол нь таны бүр ингээ бие махбодороо сүнсээр сэтгэл зүрхээр тэгээд амьдралаараа ад жаргалаа амьдралынхаа одоо утга учиртай өдрүүдээр төлөх байсан тэр ачааг чинь эзэн авсан учраас та үүрж яваа ачаагаа хүмүүсийг хайрлахын тулд үүрж явж байна. Хүмүүсийг зөв зам руу оруулахын тулд хэсэг тэр хүмүүсийг дэвчих тэр ачааг та үүрж явж байна. Бас хүмүүсийг Есүс Христэд итгэхээс өмнө яаж одоо буруу юм яаж буруу зүйл хийдэг вэ гэдэг мэдхийнхээ хувьд та тэр ачааг үүрж явж байна. Тэгэхээр өнөөдөр бид нэг зүйлийг маш сайн ойлгож авах хэрэгтэй байна. Бурхан заримдаа биднэр өөрчлөхийг хүсдэг. Ачаа энэ дэлхий дээр байгаад байдаг. Тэгээд тэр ачаагаа Бурхан биднийг өөрт нь өгөөсэй гэж хүсдэг. Гэтэл бид нэр өгөхгүй яваад байдаг. Яагаад өгөхгүй яваад байдаг гэхээр бид нэр тэр ачаагаа ингээд хувийн өмч гэж ойлгодог. Энэ миний хийсэн хэрэг, энэ миний тарьсан хэрэг. Тийм учраас энийг надаас өөр хэн ч үүрэхгүй гэж боддог. Тэгвэл Есүс Христ дагалгавар яагаад зовлогдсон алгацсан бэ гэж. Есүс Христ таныг бүх гэм нүглийг таны тэр өөрийгөө буруутгасан тэр одоо юу гэдэг энэ дэлхий дээр ингэж амьдрахаасаар аргагүй боллоо гэж бодсон тэр амьдралын чинь асуудлуудыг тэр асуудлыг чинь шийдэхэд загалмаар хатагдан алдагдаагүй гэж. Загалмаар дээр Есүстэй хамт хатагдсан байсан хоёр гэмт хэрэгтэн хоорондоо ярьсан яриа байдаг. Нэг нь болохоор чи өөрийгөө аварч чадахгүй байж бас бид нарыг аварна гэдэг илүү гэж хэлээд эхний гэм нүгэлтэй амьдралаар амьдарсаар байгаа сүүлдээ тэрэндээ баригдаад нийгмийн тэрнийг шүүгээ загалмаадаа цовдлсон. Тэгсэн чинь тэр цовдлогдчихад өөрийнхөө буруугаас олж тэр загалмаадаа нас орж байхдаа хажууд нь байж байгаа бүх хүмүүн төрлөختний гэм нүглийг үүрэн загалмаадаар хүмүүсээс болж цовдлогдсон байгаа хэлсээ гараад чи аварч юм бол өөрийгөө авраачтай гэж дормжилж байсан гэж. Тэр насан тусдаа энэ яадгийн миний ачаа энэ миний амьдрал энэ миний үүрж байгаа зүйл гэсэн тэр өөрийгөө өмөрсөн зүйл дотор үлдэж хагаад нөгөө хоригдол юу гэж хэлсэн бэхээр чи бит гайзах юм аасаа харин Есүсээ эзэн тулсаа байгуулгахдаа намайг та санаарай гэж. Энэ юу гэсэн бэ гэхээр яг үнэндээ эртхэн таныг таньж мэдээд энэ хүртэл явахгүй байсан ч болоосаа гэсэн харамсал түнд байсан гэсэн үг болж байна. Тэгэхээр бидний Бурхны төлөө ажиллаж, Бурханд үйлчилж, Бурхны хайрыг бусадтай хуваалцж гэнэ гэж бодож байгаа хэрнээ үүрж байгаа энэ илүү дутуу ачаа бол яг үнэндээ бол түүнтэй харилцахгүй байгаа бол түүнээс энэ ачааг хэрхэн үүрэх талаар ямар нэгэн заавар зөвлөмж, ямар нэгэн хүч чадал, ямар нэгэн амар амгалан ирэхгүй байгаа бол танаар өөрчлөхийг хүсээгүй ачааг та харин өөрөө яваад байгаа юм шүү гэдгийг хамгаалж Бурханаас асуух хэрэгтэй гэж. Бурхан минь энэ ачаа яг миний үүрэх ачаа мөн үү гэдгийг асуух хэрэгтэй. Биш бол мэдээж тэр ядаргаатай байх болно. Биш бол яг тэр таны ингээд даах одоо чадлаас хэтэрсэн байх болно. Биш бол та яг зөв ачаагаа одоо үүрч яваагүй гэдгийг мэдэх болно. Та зөв домоор явж иж болох бол буруу ачаатай явж иж болно. Та тэгээд зарим газар нэг юм буруу хөрвөлтүүд байдаг шүү дээ. Маш том ачаа аваад өрөөдөрдөг. Хүүшээ уучлаарай мэдээ. Наад чинь минийх биш вэ шүү дээ. Оо таних гэсэн байж таг. Үгүй ээ наад чинь миний ачаа загсан нь биш. Харин тэр наад том ачааны чинь цаана байж байгаа тэр жижигхэн бол миний авах гэж байгаа ачаа аахгүй гэж бодлоо.
Өө ахаа би доод игнэнийхэн доод дэдгийг амжуулаад энэ том ачааг тань руу авчирсан байна гэж. Чи хааны газар ямар нэгэн зүйл хүргэж өгөх ёстой. Гэхдээ тэр чи одоо чиний үүрээд байгаа эсвэл одоо чиний аваад яваад байгаа ачаа биш байвал яах вэ гэж. Ачаагаа эзэнд даадаг. Эзэнд үүрүүл гэж. Зарим хүн ачаа үүрүүлж явах үедээ ингээ хинэггүй байгаад байдаг. Үүрэх ёстой хүн нь үүрж байгаа. Харин би үүрүүлж байгаа дараад нь баярлаа гэж хэлж байна. Эсвэл мөнгөний төлчгийн юм чинь гэж. Гэтэл зарим нь өөрийнх нь ачааг үүрж явж байгаа хүнд санаа тавьдаг. Баярлалаа. Ядарч гин үү? Энийг өрхөлзөө арчаараа хүүтий юм уух уу? Түр амрах уу? Цаг байгаа. Анхаарал тавьдаг. Би жоохон энэ болонгоос нь үргэлжих үү? Өөрийнх нь ачааг хэн нэг нь үүрээд явж байгаад ийм талархал байх ёстой. Христ бидний ачааг үүрсэн. Тийм учраас бид түүнд талархдаг. Эзэн Есүс нь бидний гэмнүглийг загламаа дээр авсанд таньдаа баярлалаа. Хэрэв та аваагүй байсан бол бид уучлал гэдэг энэ үлшүүл гэдэг энэ зүйлийг мэдрэхгүй байгаа учраас бидний амьдралд ямар олон ачаанууд овоолгоотой байх байсан болов. Гэтэл өнөөдөр өршүүл гэдэг зүйлийг амсан учраас тэр зүйлүүдээс санаа зов, тэр зүйлүүдээс олж сэтгэлээр он, тэр зүйлүүдээс олж бусдаар шүүлгэж учраас өөрийгөө шүүхээ болсон. Таны хайрын нэрээр баярлалаа. Өнөөдөр миний үүрж явж байгаа ачаа, миний бүх үнэндээ үүрэх ёстойс ачааны хажууд болдгоо. 101 танд баярлалаа. Харин ингэж өөрөөр чаддаг хүмүүс санаатаагаар одоо юу гэх юм бусад хүмүүсээр бас амьдралынхаа ачаануудыг өөрүүлэх гэж оролддог, хариуцлагаас зогтох гэж оролддог. Гэхдээ нэг зүйл байна. Эзэн таны хааны газар ачаатаа ирэхийг хүлээж байгаа бол та тэр ачаатаагаа л очих ёстой болно. Та тэр ачаагаа хааны газар тавьчаад өөр хүмүүсийн ачаанд туслалаа, инглээ тэглээ гэдэг энэ тэрүүгээр гүйлээгээд таны ачаа очих ёстой газараа хүрэхгүй. Харин эзэн танаар өөрүүлэх ёстой тэр ачааг та өөрөөд хэцүү байсан ч гэсэн харин эзнээс энэ ачааг яаж өөрөх юм бэ? Энэ ачааг үүрж тэнд хүргэх арга зам нь юу юм бэ? Та надад туслаач гэх юм бол эзэн туслах болно. Яг үндэ бид ачаанаас болж ачаанд хандах зүрх сэтгэлээсээ болж их асуудал байна. Та ямар ч нөхцөл байдлаас эзэн таны хэрэг ойлгодог гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэр таныг түшиж итгэх болно. Тэр танд хайртай учраас өөрийнхөө сайн сайхан бүхнийг хүч хэрэглэн таны амьдралд өгч чадахгүй. Хайртай гээд түүний сайн сайхны хүчээр таны амьдралд орж ирэхгүй. Харин та амьдралдаа байгаа зарим зүйлийг нэг газар нөгөө газар руу зөөхсдөг бол та тэгээд хурдан зөөсөн дээр хаа. Та хааны газар нуугаад эсвэл хин нэгнийг зөөж өгнө гэж бодож байгаа л уучлаарай. Хамгийн гол ачаа гэж Христ зөөжсөн. Харин одоо амьдралдаа тохиолдож байгаа зарим зүйлийг та ачаага өөрөө өөрөөрэй. Гэхдээ үүрэх хүч чадлыг болон үүрэхэд тохиолдох тэр хүндэтгэл байдлуудыг даван дэлгэх мэрэгэн ухаан хүч чадлыг бухнаас цагаарай. Зарим ачааг өөртөө үүрч яваагүй харин эзэн бидний амьдралд үүрж явсан болохыг бид ойлгодог төрөний жишээнээс. Хэрэв бидний зүрх сэтгэл зөв бол тэр бидний ганхахыг, гойхыг, өвдөг цохрохыг хизээч зөвшөөрөхгүй гэдгийг бид мэдж байгаа. Тиймээс ачаатаа бүхэн асуудалтай гэсэн үг Библиэлд бол өөрөөсөө байхгүй. Харин ачаа үүрч яваа хэрнээ эзэн биш өөртөө итгэдэг бол асуудал таны хүргэлж дагж байх болно. Эзэнтэй хамт ахлахад ямар ч ачаа үүрээд явхад одоо асуудал нь юу ах вэ? Хөдлөө хамтдаа харчаад, хайрыг хамтдаа хуваалцаад, талархаад илүү аимшигтай хүнд хэцүү ачааг биеэрээ үүрхээс гадна зүрхээрээ үүрхөөснөө санаад эзэнт талархан энэ амьдралыг хамтдаа үүрх ёстой зүйлээ үрээд тулах ёстой зүйлээ тулаад говьрсон ч гэсэн эзнээсээ зуураад даван гараараа хэмээн энэ өглөө таныг эзний үгээр урамшуулж байна. Ачаагаа эзэн даатах. Тэр таны ганхыг хизээж зөвшөөрөхгүй. Амен. Тэгээд бидний үүрж байгаа ачаа үнэхээр бидний үүрэх ёстой ачаа юу эсвэл тэгээд эзэн дөх ачаагаа бид нэр үүрсээр зууралцаар байна уу гэдгийг яг энэ цагт тунгаан бодож нэгтэлцгаая. Тэгээд эзний үгийн төлөө талархан түүний өмнө хамтдаа харцгээе. Зүлээсэн орхосон сэтгэл төрүүлсэн байж түнгүй бияж
Kung haruhui Anzara baha Kirletosun Samitasun Biyesun meden Tuniyom ben Bukniyorum ben Emrişmen ben Biyesun meden Tuniyom ben Bukniyorum ben Emrişmen ben Tuni har Nada dish What's squeaky Harsan Tuni yo Nada dish And the thing What's your song We wasn't letting Till намайг дуусан тиймээс би шийдсэн таны төлөө бүхнээ өргөе тийм намайг аван зүрхийг шийдсэн хүрийн босгож баярыг хүсэн би язлаад түүний юм байна бүхнээ өргөн байна амжилт байна We isn't mad, we're young man. Walking over man, and just men bad. To the high, now the dish, both so sweet and had a sound. To the old, now the dish, and the thing that was just so. Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа дуулал номын 55 дугаар бүлгийн 22 дугаар ишлэлээс суралцлаа. Ачаага эзэнт даатга тэр чамайг түшин тэтгэн. Зөвхтийн ганхайг тэр хизээч зөвшөөрөхгүй гэдэг ишлэлээс бид нэр суралцлаа. Пастор маань түрүү хэлсэн те Бурхан бидний ачааг хүчээр орхиулдаггүй юм аа. Яг үнэндээ бид ачаанаасаа болж биш харин тухайн ачаанд хандж байгаа зүрх сэтгэлээсээ болж асуудалд ортгоо гэдгийг бидэнд сануулсан. Тэгээд бид ямар ч нөхцөлд байсан эзэн таныг ойлгодог гэдгийг битгий мартаарай. Тэр таныг түвшин тэтгэх болно. Тэгээд Бурхан бидэнтэй үр үлддэг ачаа гэж байгаа. Мөн тэр ачаанаасаа салах те бидний үүрхгүй байх эзэнд өгөх тэр ачаа байдаг гэхэд хоёр янзын юм зүйл байгаа шүү гэдгийг битгий мартаарай. Тэгээд өнөөдрийн үг танд бас олон чухал зүйлийг бодуулсан гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр бидний нэг болцлын үеийн юу ингээд болчуудаар асар хүнд ачаа өөрүүлж байгаа тэр төрхийг зөндөөс пирамид бариулж явах юм уу те эсвэл ингээл амар ажлууд хийлгэж байгаа. Тэгээд одоо юу гэдэг дайны 2 дугаар дайны үе жишээ еврейчүүдээр амар төмрүүл зөөлөх юм уу те. Тэгээд тэднийг ингээд харж байхад тэдний ажинхээр адаар ингэж хүнд ачаа өөрүүлж хүнийг ингэж мохоож байгаа байхгүй. Харин эзэн бидний ихэнх ачааг аваад бидний буруу ачааг орхиулаад зөвхөн бидний хүчрхэг болгох бидний дааж чадах ачааг л бид нэр өөрүүлж байгаа гэдгийг л бодох. Хэрэг тийм ачаа биш болоод ирэх юм бол эзнээс асуултаа заавал эзэн минь би зөв ачаагаа өөрөөд байна уу буруу ачаагаа өөрөөд байна уу энэ одоо хаяг маяг нь тодорхой юм уу энэ яг тийшээ явах юм уу яг би үүрх хүн нь мөн үү гэд тэ тэгээд ингээд асуултаа тэгээд дараад нь эзэн яг л таны даах ачааг өгнө гэдгийг Библиэлд эзэн өөрөө хэлсэн учраас миний ачаа хөнгөн гэж хэлсэн байхгүй. Хэрэг таны ачаа хүн санагдаад байвал нэг бол тэр маш хөнгөн ачааг та өөрөө буруу үрээ яваад байгаа юм байна. Эсвэл угаасаа тэр ачааг та үүрх ёсгүй
та нэг газраас хин нэгний ачааг аваад өөрчиж эсвэл хин нэгэн хорон санаат нь танаар ачаагаа өөрүүлээд байгааг та огт мэдэхгүй эзнээс эрх чөлөөтэй чөлөөлөгдсөн амьдралаа өрн таран хийж хүндхэцүү байдалд орж яваа юм байна. Тийм учраас ачааныхаа талаар эзэндээ эзэн минь энэ миний ачаа үүрэх юм уу? Та өөрүүлж байгаа бол би баяртайгаар өрнө. Учир нь хүч чадал нь танаас ирнэ. Тэгээ би хүчтэй учраас үрж байгаа юм шиг. Харин та намайг үүргэсэн учраас би үрж байгаа. гэдэг тийм зүйл сэтгэлтэй болно гэсэн. Тиймээс өнөөдөр ачаагаа эзэнд өөрөөл тэгээд зөвхөн ганхыг гэж зөвшөөрөхгүй гэдэг энэ үгийг та бас амьдралдаа бодож яваарай. Зөвхөн гэдэг үг бол мэдээж гим зэмгүй амьдралыг хэлж байгаа шүү дээ. Таны гим зэмгүй амьдралаар амьдарч байгаа тохиолдож байгаа тэдгээр зүйлүүд бол дандаа таны хүчрхэг болохын тулд байх болно. Харин гимээс болж үүрж байгаа та тодорхой хэмжээнд гим нүглийнхаа үүрэг хариуцлагыг үүрлгүй яах вэ? Тэр нь таныг одоо танд онгаачихгүй шүү дээ. Үхэгчдийн оронд хайчихгүй шүү дээ. Тэр нь таныг илүү хүчрхэг болж дахиж тийм ачаа үүрэх хэрэггүй байна гэдэг маш том ойлголт ухаарлаг юмшлыг таны амьдралд авчирна шүү дээ. Тэгмээс ачаагаа эзэнд өөрүүлээ. Өнөөдөр ямар ачаа өөрөө яваад жагсаагаад бичээ. Яагаа өөрөө дагаагаа одоо бодоо, ирж хаа, залбираа, зөвлөгч хүмүүстэй залбирч юм ах тустайгаа ярилцаа. Тэгээд одоо ачаагаа хөнгөл бас гайлаар хизээч гарахгүй ачааг ингээд тэгээ яваад ээж болно гэсэн сэтгэлээр битгий авч яваа гэж. Тэгэхээр гахалтай тий. Тэгэхээр өнөөдөр сонсогч та маш олон зүйлийг ирээцүүлж бодож байгаа. Тэгээд бас шийдвэрийг гаргаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Үнэхээр таны үүрж байгаа ачаа үнэхээр эзний зөвшөөрсөн тэр ачаа мөн үү? Эсвэл тэр хэрэггүй ачаагаа үүрсээр яг тэр боолууд хөлмөр ирэхлээр бүр бие махбодын хувьд ядардаг шиг та тэгж ядарч явж байгаа юм биш үстэй. Тэгвэл ачаагаа эзэнд татгаарай. Тэгээд зөвхөн ганхыг эзэн хизээж зөвшөөрөхгүй. Тэр таныг түвшинд итгэх болно. Тэгээд энэ цагт эзний өмнө хамтдаа ирж залбирцгаая. Арчлын бүтээсэн эзэн танд баярлалаа. Та төлөвлөж бидний яг өөрийнхөө хүссэн цагт яг биднийг энэ амьдралыг туулахад хэрэгтэй тэр хүмүүсийн донд та бүтээсэн. Та бас бид хэрэг болох хүмүүсийн донд бүтээсэн. Бид хэрэг болох хүмүүс гэдэг нь бид ачаанаас нь үйлчлэж өгөх ёстой. Бидний хэрэгцээ байгаа тэр хүмүүсийн донд та биднийг амьдруулж байгаа. Тэгм учраас энэ дэлхий дээр ачаа өрөхгүй өнгөж бол байхгүй. Харин ачаагаа хүнээр өөрүүлэх гэдэг эсвэл хүнд ачаа нэмж байдаг хүмүүс гэж бол байх. Харин зөвхөн тийм хүн байхгүй хахад та тусалж өгөөч. Учир нь та миний бүхий л ачааг бүхий л гим нүглээс болж үүрэх ёстой байсан зүйлүүдийг загалмай дээр та авч та миний өмнөөс үүрсэн шүү дээ. Тийм учраас эзэн минь танд үнэхээр талархаж байна. Харин одоо үүрж явж байгаа ачаануудынхаа хувьд эзэн минь та ойлгуулж өгөөч. Аль ачааг нь би үүрч цааш нь явах ёстой юм. Аль ачааг нь би хүлээн зөвшөөрч таны өмнө гимшиж орхиж хаях ёстой юм. Аль ачааг нь би бусдын өмнөөс үүрж өгөх ёстой юм. Хэдий болтол хайрлаж дэвчиж тэр ачааг үрэх вэ гэдгийг ч гэсэн та надад сануулж өгөөч. Мэргэн ухааныг өгөөч. Хайрыг өгөөч. Тэгээд энэ цаг үед танд бүх ачаагаа даатгая. Та бол түвшинд итгэн гэдгийг чинь мэдэж байна. Бас таны өмнө хичээсэн учраас буруу зүйлийг үүрч энэ амьдралыг таны өгсөн энэ гайхалтай амьдралыг өрн таран хийхгүй байхад та бидэнд туслаач. Бүх мэргэн ухааныг танаас асан, бүхий л хүч чадлыг танаас асан Есүсийн нэрээр залбирanгуйч байна. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.